Монголын үндэсний олон нийтийн телевиз, мал эмнэлгийн ерөнхий газар, Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжүүлж байгаа мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөлтэй хамтран эрүүл мал Монголын баялаг нэвтрүүлгийг хүргэж байна. Энэ удаагийн нэвтрүүлгийг бид нийслэлийн мал эмнэлгийн газар, нийслэлийн мал эмнэлгийн газрын лабораториос бэлтгэн хүргэж байна. Нийслэлд нийлүүлж байгаа бүх хүнсний бүтээгдэхүүнд хяналт тавьж лабораториор баталгаажуулдаг. Бидний өдөр тутам хэрэгэлдэг хөрөгчөнд байгаа бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаж баталгаажуулалт тоолох ажлыг мал эмнэлгийн лаборатори хариуцсан ажилладаг. Тэгээд нийслэлийн мал эмнэлгийн лаборатори бол ер нь 100 жилийн түүхтэй лаборатори. Үүний чинь бараг 70 орчим жил нь одоо нийслэлийн мал эмнэлгийн лаборатори Улаанбаатар хотынхоо төлөө ажиллаж ирсэн түүхтэй. Мал амтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд шинжилгээ хийж баталгаажуулалт олгосноор эрүүл малаас эрүүл аюулгүй бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүргэх гол зорилготой. За манай нийслэлийн мал эмнэлгийн лаборатори маань анх 1941 онд одоо 4 үний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан байдаг. Тэгээд тухайн үедээ мах сүүс бүтээгдэхүүн ядлагын газар бол гэрчлэгээ олгож эхэлж байсан. Түүнээс хойш 1977 онд Улаанбаатар хотын мал эмнэлэг болоод тэгээд дараа нь болохоор зэрэг 1995 онд нийслэлийн мал эмнэлэг болж өргөжөж цаашдаа үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм түүхтэй байгууллага байгаа. За манай лаборатори маань болохоор зэрэг сорилт болон шалгалт тохируулгын чадварт тавигдах MNS IS 17025 стандартын шаардлагыг ханган 6 дахь удаа одоо ингээд амжилттай ингээд итгэмжлэгдсэн ийм лаборатори. Итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтоо өргөх орчин үеийн шинэ дэвшилтэд арга зүйг нэвтрүүлэн шинжээж эмч мэргэжилтнийг олон улс болон гадаад дотоодын сургалтанд хамруулах зэргээр сорилтын лабораторийн чадварыг бэхжүүлэн ажиллаж байна. Илчээрээс бидний ширээн дээр ирж байгаа хүнсний аюулгүй байдал аль ч улс орон чухлаа. Үүнд малын эмч нарын үрийг хариуцлагыг ямар малаас сүү мах бэлтгэж байгаа нь хүн бүр чухал юм. Монгол бруцеллез их байдаг гэж сонссон. Миний хувьд бруцеллезоос гадна эмгэг төрүүлэх өөр ямар төрлийн өвчин байна? Түүнийг илүү нарийн судлаж үзэхээр судалгааны ажлаа эхлүүлсэн. Нийслэлийн мал эмнэлгийн газрын лаборатори нийслэлийн хэмжээнд мал амтны эрүүл мэндийн тухай хууль, хүнсний тухай хуулийг хэрэгжүүлж, мал амтны зарим халдвар төвчнийг онцлох, тамталтын шинжилгээ хийх, гадаад дотоодын хэрэгцээнд бэлтгэгдсэн мал амтан тэдгээрийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн түүхийд бүтээгдэхүүнд шинжилгээ хийж баталгаажуулалт олгодог. Нийслэлийн мал эмнэлгийн лабораторийн хамгийн чухал үүрэг бол хүн амьтны эрүүл аюулгүй байдал, хүнсний халдварт хордлого өвчнөөс хүн ардыг хамгаалах, бид бүхний идэж байгаа мал амтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн мах сүү өндөг энэ бүх бүтээгдэхүүнд өдөр тутам одоо жилдээ нэг дунджаар 60-аас 70 мянган дээжинд шинжилгээ хийдэг ийм лаборатори байгаа. Мөн нийслэлийн 9 дөрөвт үйл ажиллагаа эрхэлж буй мал эмнэлгийн нэгж худалдааны төвүүдийг дэргэдэх, мал эмнэлгийн ариун цэврийн сүлжээ лабораториудыг нэгдсэн мэргэжил арга зүйн удирдлага, мэдээллээр хангах, хяналт үнэлгээ, зөвлөмж өгөх, лабораторийн чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд мэргэжлийн дэмжлэг тусалцаа үзүүлдэг. Манай лаборатори ер нь бол үндсэн 2 ингээд лабораторитай, онцлог танд шинжилгээний лаборатори, мал эмнэлэг ариун цэврийн лаборатори буюу хүнсний аюулгүй байдлын лаборатори гэсэн 2 одоо үндсэн лабораторитай. За түүнээсээ үндсний одоо хүнсний аюулгүй байдлын лаборатори маань болохоор зэрэг мал амтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн, сүү мах өндгөнд одоо өдөр тутамдаар шинжилгээ хийж баталгаажуулалт олгож нийслэлийн хүн амын хүнсний аюулгүй байдал болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах ажилд томоохон одоо хувь нэмэр оруулж ингэж ажиллаж байгаа. Нийслэлийн мал эмнэлгийн лаборатори нь хүн амын хэрэгцээ нийлүүлж байгаа мах сүү өндгөнд шинжилгээ хийж баталгаажуулалт олгон нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн хүнсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэндийг хамгаалан ажиллаж байна. Нийслэлийн мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн лаборатори, мал эмнэлэг ариун цэврийн магадлан шинжилгээний лаборатори байна. За энэ лаборатори маань одоо мал амтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн болох махан бүтээгдэхүүн, сүүсүүн бүтээгдэхүүн, өндөг. За тэгээ сүүлийн үед нөгөө дайвар бүтээгдэхүүн, за дээрэс нь одоо нийслэлийн хүн амын нөгөө хүнсний эрэлт хэрэгцээнд тулгуурлаад импортоор одоо далайн гаралтай бүтээгдэхүүн, дахиад шавууны мах их орж ирдэг. За эдгээр бүтээгдэхүүнд мал эмнэлэг ариун цэврийн магадлан шинжилгээ хийдэг ийм лаборатори байна. За сүүсүүн бүтээгдэхүүн дээр манай лаборатори маань сүүнд одоо 12 төрлийн үзүүлэлтээр шинжилгээ хийдэг байгаа. За эдгээр
нэгдүгээрт болохоор тослогийг нь үзэж болж байна. Нэмэлтээр хайсан холцоодыг үзэж болно. Одоо ус гурил гэх мэт холцоодыг үзэж болно. За дээрэс нь бид нар энд тосгүй хуурай бодис үзэж болно. Уурэг үзэж болно. Дээрэс нь үүсгэгчүүдээс хэмээл бүрслээ үүсгэгчийг үзүүлж байгаа. За иргэдийн хамгийн сайн мэддэг нь одоо энэ бүрслээ зөвчний үүсгэгчийг илрүүлэх шинжилгээ хийдэг байгаа. За эдгээр шинжилгээнүүдийг бид нар өөрсдийн өдөр тутмын шинжилгээний дээрээс гадна төлөвлөгөө шинжилгээнд дээр заавал төлөвлөгөөт байдлаар одоо жилд 5-аас 10 мянган дээжинд төлөвлөгөө шинжилгээнүүдийг хийж сүүнд байгаа одоо бүрслээцийг илрүүлэх шинжилгээнээс давхар хийдэг байгаа. 2025 он гэхэд Улаанбаатар хотыг бүрслээзээр эрүүл статус олгох зорилго тавьж явж байгаа. Энэ ажлын хүрээнд мал эмнэлгийн ерөнхий газараас санаачлан нийслэлийн мал эмнэлгийн газар 35 мянган орчим үхэрд өнгөрсөн 2 жилийн шинжилгээ хийсэн. Энэ шинжилгээ дахиад үргэлжилж байна. Одоо 250 орчим үхэрд нийслэлийн засаг даргын захирамжаар одоо сөрөг шинжилгээ гарсан үхэрд одоо устгах үйл ажиллагаа явуулсан. Нөгөө талдаа эрүүл таны хотны тань дээр одоо үйлдвэрлэл явуулж байгаа нэг ёсондоо малчин үйлдвэрлэлтэй. Яг энэ үйлдвэрлэл явуулж байгаа малчин эрүүл байна, бруцеллозоор эрүүл байна гэхийн тулд тэр хүнийг худалдааны чөлөөт байдлыг хангаж бид нар эрүүл сүрэгтэн гэсэн гэрчлэгээ олгоод ажиллаж байна. Манай ер нь лабораторийн маань чиг үүрэг бол үндсэн чиг үүрэг нь болохоор зэрэг мал амтны одоо халдвар төвчнийг онцлох, тандах, мал амтны гаралтай хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүнд одоо шинжилгээ хийж баталгаажуулалт олгох, мөн 9 одоо нэгжийн одоо малын эмчнэр болон хүнсний зах худалдааны төвөнд дэрэгдэх мал эмнэлгийн одоо лабораторид эмч мэрэгчлэтнүүдийг арга зүйн удирдлагаар хангах, шүлжээ байдлаар ажиллаж зөвлөгөө өгөх ийм чиг үүргийг хүлээж ажилладаг. Хүнсний нэн судлалын лаборатори нь Улаанбаатар хотод худалдаалагдж буй мал амтны гаралтай махан бүтээгдэхүүн, сүү бүтээгдэхүүн өндгөнд хоолны ордлого үүсгэгч 12 төрлийн эмгэг төрүүлэгч нэн илрүүлэх шинжилгээг хийж гүйцэтгэдэг. Манай лаборатори нь бол өдөрт 15-аас 20 сарцанд 90-120 сарлаар шинжилгээ хийж гүйцэтгэдэг. Шинжилгээний хариу бол 72 цагт эмгэг төрүүлэгч нянгаас шалтгаалаад 24-ээс 72 цагийн дотор бол гардаг. Тэгээд энэ бүтээгдэхүүнээс одоо эмгэг төрүүлэгч хэв шинжлэх колон илрүүлсэн тохиолдолд цааш нь баталгаажуулах шинжилгээ хийдэг. Баталгаажуулах шинжилгээ хийхдээ бол биохим болон PCR-ын шинжилгээ баталгаажуулж хариуг гаргадаг байгаа. Нийслэлийн мал эмнэлгийн газрын лаборатори нь итгэмжлэлийнхаа хүрээг өргөтгөн эмийн үлдэгдлийн лабораторийг шинээр итгэмжлүүлсэн. Ингэснээр мал амтны гаралтай бүтээгдэхүүнд эмийн болон хүнд металлын үлдэгдлийн шинжилгээг хийх боломжтой болсон. Энэ лаборатори нь болохоор одоо хүнсний бүтээгдэхүүнд, мал амтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд эмийн үлдэгдэл, мөн хүнд металлын үлдэгдэл илрүүлэх шинжилгээ хийдэг. Мал амтны гаралтай өндөг сүү, маханд бета-лактан, тетрациклин, сульфаниламидын бүлгийн 15 төрлийн эмийн бэцийг илрүүлдэг юм энэ шинжилгээ. Эрүүл хүнс эрхэм баялаг. Энэ баялагийг баталгаажуулахад лаборатори чухал. Нийслэлийн мал эмнэлгийн газрын лабораториос албан ёсны зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг хувийн мал эмнэлгийн ариун цэврийн 27 лаборатори байна. Эдгээр лабораторид мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч эмч мэргэжилтнүүдийг чадахжуулж сүлжээ байдлаар ажиллаж байна. Энэ удаагийн нэвтрүүлгийг бид нийслэлийн мал эмнэлгийн газраас бэлтгэн хүргэлээ.